Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэндээ амралт өдрийн мэндийг хүргэе. Бүтээл түргэгч нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаар маань Pond Gallery дээр зохион байгуулагдаад байгаа Монголын импрессионист чиглэлийн томоохон төлөөлөгчдийн нэг Цолбонбатын Monet's Garden нэртэй үзэсгэлэнгээр зочцгоё. За миний энэ аяллаа хамгийн гол зорилго маань энэ байлаа. Маш гоё. За энд бол төсөл үнэхээр гоё газар байна. Живэрнэ гэдэг. Клод Моне гэдэг. Импрессионизмын гол томоохон төлөөлөгч, зураач. Монгол очоод Европоор аялсан тэмдэглэлээр үзэсгэлэн гаргана. Тэгээ мэдээж хэсэг хугацаанд бол ажиллана. За энэ сайхан аяллахаа тэмдэглэлээр маш гоё юм студийн үзэсгэлэн гаргана гэсэн тийм төлөвлөгөө байгаа. Тэгээд та бүхэн ирж үзээрэй. Таны өндрийн гаргасан байгаа үзэсгэлэн бол ингээд дандаа яг байгалийн зургийг үзэсгэлэн. Монегийн яг бүтэн саад цэцэрлэг төрөлнгөр бол бүтэн 30-аад ажил. Бүтэн яг тэр цэцэрлэг төрөлнгийн өнцөг болон бүр. Ерөнхийдөө ингээд бас нэг энэ уран зураг цуглуулагч, уран зураг сонирхогч хүмүүст ингээд энэ дэрээ үзэх юм бол ерөнхийдөө Монегийн саад аль өнцгөөс яаж харагддгийг л би яг үзүүлэх гэж орсон. Яг дундуур нь бол Монголын өмнө говийн ёлын хавцлууд орж ирсэн байгаа. Хит ногоон үзэсгэлэн бас нэг юм сонирхолтой болох гээд ийм хавцлуудын улаан тийм болгож байна. Улаан тийм. Энэ Монголын байгалийн ажлууд бас таны сүүлд хийгдсэн ажлууд. Сүүлд хийгдсэн. Тийм. Яагаад ийм хурц өнгөнд хийгдээд байгаа ингээд гэхээр энэ байгаль дээр өөрөө байгаа байхгүй юу? Байхгүй юмыг би хийчихээгүү. Байгаад байгаа юмыг би олж харж хийж байгаа. Тэгээ одоо ингээд аюух мэдрэмж хэрэгчд гарч ирж байна. Тэ ингээд хажууд нь байгаагүй мөртлөө байсан юм шиг яриад, харсан юм шиг яриад тийм байдаг байхгүй юу? Би бол баг сүүлийн багшиг одоо бурхан болтол сүүлийн 30-аад жил хамт байлаа шүү дээ. Үүдэр орж ирээд багш өнөөдөр ямар шүү сэтгэл хөдлөлттэй байгаа вэ гэдэг ингээд анзаардаг. Тийм болсон байна. За одоо нөгөө монтажер багшаас л үүсэлтэй л дээ. Эхлэлтэй. Тэгээ манай багш маань бол Илган болт гэдэг Монголын одоо ганц байгалийн зураач байсан. Гэхдээ бол багш минь бол байгалийн зураач дотроо бол одоо тийм
колорист буюу одоо импрессионист уран бүтээлч гэж явдаг байсан. Гэтэ багш маань бол Оросын улбаны улсад ингээд боловсрал одоо зургийн сургууль төгсөж ирсэн боловч бол Орос арга барилыг бол зураагүй. Ерөнхийдөө Монголд бол эх орондоо одоо юу хэрэгтэй байна? Ямар изм, ямар одоо чиглэлээр ингээ уран бүтээл төөрвөл одоо Монголын төрчлөл урлагийн одоо энэ уран санд хэрэгтэй вэ? Дэлхийд ерөнхийдөө Монгол уран бүтээлчээс энэ изм дээр, энэ чиглэл дээр хэрвээ монгол хүний одоо нөөц болцоод тэгээ оюуны юм чадамж ямар байж болох талаар бол ерөнхийдөө маш одоо багш маань маш судалж ажиллаж зорж одоо энэний төлөө бол багш маань бол яг бүтэн амьдралаа зориулсан байхгүй. Бүтэн амьдралаа зориулна гэдэг чинь одоо яг гэр бүлийн амьдрал гэж хүний гэр бүлийн амьдрал гэж нэг юм байх шүү дээ. Одоо энийг бол бүрэн орхисон байхгүй. Бүгд нэг зориулсан 9 шидийн төрлийн нэг байж байгаа. Тэгээ энд чинь би баг 94 оноос хойш амьдрсан юм чинь 94 он ахсанд орсон шүү дээ. Энд амьдрдаг байсан. Ээж аав хүн дээр байлтай биш тэгээд. Тэгээ энд амьдрдаг байсан юм чинь. Тэгээд зүгт энд байж байгаа л тустай байсан байхгүй. Тэгээд энд яг юу одоо ингээд энэ доор үнэр чимээ бол ингээ баян гарах зүйл юм хатаад тэнгууд бүр дассан байгаа юм чинь. Тэгээ өөр чимээг сонсож чадах. Тэгээд ингээд яаж яахад доор ингээл. Тэгээ үнэр ч юм яаж чадахгүй зүгээр байдаг байхгүй. Бүр дассан байгаа юм чинь. Яаж чадахгүй. Аюу сайн төвлөрдөг шүү дээ. Би хөдөлмөрийг хийдэг байсан. Тэр үзэл бодлого гэдэг чинь биш. Хүн хүнд өөр өөртэй. Хөдөлмөр л хамгийн чухал. Яг л зөв манай багшлага хандаад хөдөлмөрлж байгаа юм гэдэг. Хөдөлмөр гэдэг яг тэр л юм. Хүний амьдрал чинь хөдөлмөр шүү дээ. Цэвэр 100% урлангийн амьдралаар амьдарч урлангийн амьдралаар амьдрахдаа багш маань бол өөрөө хөрөнгө мөнгөө гаргаад энэ Монгол орныхаа байгалаар аялж тэгээ хүний хөл хөрдгөө тэр хасар уудам зилүүд газраар өөрөө ингээ аялаад одоо тэр газар дээр нь зураад өөрөө фото аппарат үүрж тэр агшнуудыг ингэж фотогоор аваад түүнээсээ хасрах бүтээлүүдийг төөрөвжсэн. Тэгээд одоо энэ ч одоо багшийн минь хувьд бол 1900 ерөнхийдөө төгсөөд ирээд одоо 80 оноос эхлэлтэй болов гэж би бодоод байжээ. Тэр одоо багшийн анхны тэр хөвсгөлөөр гаргасан үзэсгэлэн байна. Түүнээс хойш ингээл маш олон үзэсгэлэнгүүд гарсан. Одоо ихтэй бол багшийн маань бүтээлүүд бол Монголын томоохон уран зураг цуглуулагч нарт бүгд байна. Дэлхийн томоохон уран зургийн галерей, уран зураг цуглуулагч нарт байна. Одоо саяхан би нэг сайхан мэдээ ингээ хүнтэй яриад сууж байхад бол багшийн маань нэг цуглуулагчд 40-50 зураг байна. Тэгээ нэгийг зарчаач гэхэд нэг зарахгүй гэж. Тэгээ тийм их тэр зургнууд бүтээлүүдтэй хайртай байна шүү дээ. Тэр чи ямар үн цэнтэй бүтээлүүд хийсэн бэ гэдэг нь ингээ харагдаж байгаа байхгүй. Уул нь бол маш их бүтээлүүд хийгдсэн. Гэтэ одоо бол багшийн маань бүтээлүүд олдохгүй болж шүү дээ. Ямар бас гоё байх хэрэгтэй байхгүй юм. Одоо тэр гоё харагдах гэж манайхан хэлдэг юм л та. Оросоор харин юу яахгүй. Извүүчээс гэж ярьдаг. Хөөжгүй ихлэх гэж ярьдаг. Тэр гоцоо аяг хийгээдэг. Красив извүүчээд гэж. Тэр чинь гол уран зургийнхаа гол өөр гэж гоё харагдах хэрэгтэй гэж хийж гисэн. Тэгээд нэг аюултай юм юу хөр дуусах хэрэгтэй байхгүй гэж. Тэр одоо ингээ явж байл дуусах гэд муутчихдаг байхгүй юу? Тун аюул. Тэгээд тэр чинь нөгөө юу дуусах хэрэгтэй алах хэрэггүй гэж. Оросууд нада заканчууд нада перканчууд гэж хэлдэг. Бити алчаараа дуусах гэж. Айгүй хэцүү тэрээс яг уран зургийн гол нь айгүй гоё эхлээд
Тэсүүд дуусахгүй болцол мод тэр уг нь тавилна. Тэгээд ягаад тэр том хажууд дээр ягаад гэхээр зарим хажууд айгүй гоё хилдэг. Зарим удаа бүр жижиг эскизээ хүртэл үзүүлэлт тавьдаг. Хүн ихээр энэ илүү байна гэж хэлэх унгаад байгаа. Илүү байх хэрэгтэй. Ийм хин жижиг юм шиг тэр дэндээс ахын байдаг байхгүй. Тэр нь өөрийнх нь мэржлийнх нь онцгод том ажил бол жижигээс ягсуудад юу яахгүй байдаг. Тэгэхээр тэр том ажлыг би яагаад ахаар тэрийг гоё харагдуулах гэж дахаар хийх гэж яах вэ асуудал тавьчих. Тэрсэд аюултай шүү. Тэр яавал би гоё харагдуулах гэж хийж байгаа. Nord Art Fair гэдэг утгаар. Гэхдээ бол яхаа би энэ жил 22 онд анх удаа тэр Германы Nord Art Fair-т орж тэнцэж орж ингэж бас нэг очиж үзлээ. Европын орныг анх удаа ингэ үзэж байна. Сэтгэлийн үдшүүд гэдэг Impression Evening гэдэг тэр үзлэнгийн 6 том бүтээл 2022 оны 4-5 сарын Германы Будсдорф хотын Nord Art Fair гэдэг олон улсын зураачтай, уран бүтээлчтэй үзлэнд одоо сонгогдсон оролцсон. За мэдээж хэрэг тээвэрлэлт тэр том бүтээлүүд тээвэрлэлтийн ажил ер нь санаад их монитор хэмжээ том ажлууд байсан. Тэгээд тэр бүтээлүүд маань очсон. Тэгээд нэг том бүтээл маань Тэнгэр уул гэдэг бүтээл маань бол Nord Art-ын олон улсын павильонд тавилаа. Үлдсэн 5 ажил маань бол Монголын павильонд тавигдлаа. Бас тийм нэлээд томроо хэмжээний бүтээлүүд байсан. Өнгө удгийн хувьд бол миний ажлууд бол бас ялгарч харагдчихсан. Тэгээд нэг үзэсгэлэнгийн дараа бол тодорхой хэмжээгээр ингээд тэр бүтээлүүдийн ямар их үр дүнтэй, ямар их цараатай хийгдсэн бэ гэдэг нь бас тэндээс харагдчихлаа л да. Ер нь би зүгээр нь бас нэг тэгж боддог. Уран бүтээл ингээд аль нэг газар зүгээр нэг хадгалагдахаас илүү олон хүмүүсийн хүртэл болоод явж ивэл тэр бүтээл нь илүү ингээд одоо мэдлэг болоод олон хүмүүсийг баярлаад тэндээс бас нэг эрчим, энерги өөртөө цуглуулад байгаа юм шиг надад зүгээр тийг санагддаг. Жингийн хувьд ч хүнд болоод байгаа юм шиг. Тэгэхээр таны бүтээлийг одоо өөрөлдөл Германд одоо энэ манай Монголд үзэгчдээс илүү их олон хүн баг үзэж байгаа тийм. Яг үнэ. Яг Гэхдээ Nord Art Fair бол маш том юм байлээ. Маш том. Дээрээс нь кураторуудын сонголт бол бас супер те. Маш сайн бүтээлүүд тэр гүйцэтгэл тэр одоо сонин байдал те бүтээлийн сонирхолтой байдал тэгэл орчин үеийн байдал ч гэдэм үү шинэлэг байдал гэдэм үү тэр талаас бол маш мундаг сонголттой дэглэлт тэр ингээд тэр үзэсгэлэнгийн дэглэлт зохион байгуулалт бол маш өндөр хэмжээтэй байсан. Яалтчгүй энэ нөгөө биднийг бодвол одоо энэ дэлхийн одоо соёл гэж хэлж болох арай илүү туршлагатай. Тэгэхээр баг одоо сая та хэлж ш тэр үзэсгэлэнгийн дэглэлт тэр гэдэг бол тусдаа бүр мэрэгжил болоод ингээд хүмүүс тус багаар ажилтдаг болцсны бас нэг илэрлийг л та харсан байх л та. Тийм. Улам баяжуулаад зурх тусам хийж бүтээх тусам нөгөө ур чадвар гэдэг юм байгаа шүү дээ. Тэр чинь хөгжиж идэм байна. Тэгээ нөгөө зураач гэдэг хүн одоо энэ мэргэжилчин бол урлан цуугаад идэг юм биш юм байна. Ерөөсөө ингээд энэ бол аялагч, хэрэг тэнүүчлэгч, хэсэгч тэр арт түмний амьдралыг
цаг агаарыг байгаль те бүх юм ингэ шинжиж харж тэгээ тэрийг ингээд одоо мөнхжүүлж үлдээдэг тийм хүн юм байна гэж би ойлоод. Ер нь бол эцэс төгсгөлгөө асар их хөдөлмөрлөх ёстой юм байна гэдгийг л би ингээд сүүлийн үед ойлгоод байгаа. За ерөнхийдөө Европын олон хотуудаар явж байна. Тэгээд энэ хотод бол ерөнхийдөө илүү тайван байна. Хүн амын бөөгнөр багтаа, машины төвчрөл багтаа тийм сайхавтай нөө. Австрид очиод бол гоё байсан. Францад ирсэн гоё байлаа. За яг энэ Франц яг энэ Альпийн нурууны энэ Иван де Байн гэдэг энэ хотод бол өстой бүр гоё юм аа. Өстой маш гоё хот. Энэ хот одоо дэлхийн номер 1 одоо маш гоё чанартай цэвэр зингийг устай Альпийн нуруунаас ууж ирдэг устай. За энд одоо Лиман гэд нуур байна. Энэ нуурын цаана харагдаж байгаа Швейцарын Лузан гэдэг. Тэр үзлэнд очин гоё Европоор бас хэд хоног аялаад Австрийн Вен хот буцаж Нордарт ороод Будсдорф Герман нээлтэндээ оролцоод тэндээс Парис ороод Парисаас Монпеле гэд газар дундын тэгсэн нэг хот руу бас аялсан. Тэндээс Лион хот, тэгээд Иван Лесбайн гэд тэр Швейцар, Франц, Австри 3 улсын хөлийн тийм хотод очсон. Эдгээр шиг хооронд ойрхон жижиг бас тий. Тэндээс Иван Лесбайн 2-3 хонцоод буцаад юу орсон? Парис орсон. За. Тийм нэлээд тойрч аялсан. Тэгээд Парисаас 80 км-ийн зайд байрлах энэ Клод Оскар Моне гэдэг Францын импрессионист алдарт зураачийн гэр музей болох эдлэн газрыг зорчсон. Тэгээ энэ одоо эдлэн газарт бол би яг өөрийнхөө аппаратаар өөрөө ингэж эргэн тойрон тэр одоо эдлэн газрын үзэсгэлэнт байглууд тэ зураач хүний миний өнцгөр харж болох, зурж болох бүх өнцгөөс би авсан. За энэ нөгөө алдарт гүүрэн дээрээс бичлэг хийж байна. Нөгөө үнэхээр маш гоё цөөрөм. Энэ бол фонд гэд нэрлэдэг. Цөөрмийг бол фонд гэд нэртэй юм билэ. Ойрын 20 жилийн бол зүгээр төлөвлөгөө бол ингээд зүгээр л гарчаад байгаа байхгүй. Байгалийн сэдв гэдэг чинь бол яг аялагчаас шалтгаалж байгаа байхгүй. Бүрэн аялал, эрүүл мэндийн байдал сайн байх хэрэгтэй, тийм ээ? Бэлтгэл сайн байх хэрэгтэй. Тэгжээж тэр гоё газрыг үзэж, харж, туулж сэтгэлдээ буулгаж ирээд зурна. Маш сонирхолтой объект одоо орчинд очиж байгаа шүү дээ. Тэгэхэд хүн хөнгөний харьцаа, модны тэр хөдөлгөөний одоо динамик тэгэл яаж
аваад дараа нь яаж энийг зураг болох вэ те? Гэхэр чин маш их бодох юм гарч байгаа. Тэгжиж зураг авч байна тийм ээ. Ирээд бол авсан фотонуудаас бол нэлээд тийм шүүж байгаа шүү дээ. Бас тийм ээ. Тэг шүүгээд шүүжиж дахиад маш хамгийн дөрөнд эхний 40 зураг 50 зураг гаргахад за энэ хэдээр зураг гаргая. Дахиад би миний хувьд бол цаашаа зорилго байгаа. Дахиад нэг үзэсгэлэн гаргах чи гэсэн бодол байна. Ер нь Европоор. Тэгээ ерөнхийдөө эндээс бол өвдөд бол Монголын дүрслэгийн энэ сан өмнөх тусал нэг хувь нэмэр би оруулж байгаа байхгүй юу? Яг зөв. Клод Моныгийн саатанд орж ирлээ. 11 евро юм уу да. Ороход тийм үн ханштай юм байна. Ингээд за энэ амьдарчсан байр нь байна. За ийш одоо нэг за энэ хоолоо иддэг байсан. Юу вэ? Сандал ширээ багш шиг байна. За энэ бүх шаацсан гот. Ингээд бүх шаацсан готыг маш гоё хэрэгэлдэг байсан юм байна. За энэ Японы зурагч Хироши Утагавагийн бар зургууд ингэ байж байна. За энэ урлан юм байна. За энэ Альберт энэ байна. Живэрнэ гэдэг газар Парисаас 80 км-ийн газар. Солонбат Монголоос ирсэн зураач маань өөрийнхөө өөдөр ирлээ гэж яриад байгаа юм. Юу чин зурагч өөрөө өнгөөрөө ингэ зөөлөвч тэр олон өнгөөрөө гамаар одоо нэгдэж те гоё ингэж зөөлөвч бие биенээ дэмжиж түлхэж хоошоо ингэж орон зай үүсгэж ингэж өнгөч өөрөө ингэж ажиллах хэрэгтэй болчих тий. Ингээд үзэгчтэй одоо уран бүтээлчийн маань үзэсгэлэн гарсан байгаа Pond хэмээх галерей хаана байгаа вэ гэвэл Marshall Town-ы King Tower гэж байдаг. Тэрний King Tower-ын 134-р байрны нэг давхарт байрлаж байгаа шүү үзэгчтэй. Нэвтрүүлэг үргэлжилж байна. Клод Моныгийн гэрээс гарч ирлээ. Одоо ийм байсан байна. Маш хүн үзэж байна. Парисаас 80 км-ийн зайдах тийм ойн Живэрнэ гэсэн нэртэй тосгон байсан. Ойн тосгон. За. Ой дунд байдаг тосгон. Тэгээд энэ тосгон бол мэдээж бас их хөгшин тосгон л тий. Маш олон зуун жилийн удаж байгаа тосгон. Ойн тосгон тэр ойн дундуур урсдаг жижиг голтой цөөрөмтэй. Тэр голоосоо тэр цөөрөм нь тэжээгддэг. Ингээд одоо хүртэл маш гоё ингээд цэнгэг байж байгаа. Яг тэр хэсгийг одоо Клод Моны зураач маань эдлэн газар болгож авсан юм байна. Аваад одоо Европын болон дэлхийн өнцөг болон бүрээс тэр сонин содон мод бут цэцэг навч бүгдийг ингэж авчирч өөрөө тавьж ургуулж
одоо тэрийг ингээд зохиомжилж штэ. Найруулж байгалыг зохиомжилж юм шүү дээ. Тэгэнгүүт тэр зохиомжилж тарьсан одоо 1860 он гэдэг чи одоо 200 жилийн өмнөх үү? Тийм ээ. 200 жилийн өмнө тэр хүн бодож санаж одоо тэр зорж хийсэн бүтээсэн юм нь өнөөдөр Франц улсын нэг маш гоё төв газар шиг болсон. Одоо нэг Францд очих юм бол юу алдартай вэ гэх юм бол энэ одоо эдлэн газар маш алдартай байх нь шүү дээ. Тэр бол яг мэрэгжлийн фото зурагчид очдог. Мэргэжлийн уран зурагч нар зорчичдаг. Тийм газар. Тэгээд тэнд бол мэдээж зэрэг дэлгүүртэй ороход мөнгө төлнө. Тэр дэлгүүрээс шампансаг, вино, дарстэй одоо бүх ингээ сувенир, тэмдэг, подолк, ном бүгд байж байна. Одоо бол ой мод ч юм бол одоо нэг төрлийн мод ургаж байна те. Нэгээс 2 төрөл, 3 төрөл гэж байна. Тэгэхэд бол тэнд бол өстой энэ дэлхийн одоо Азад ургадаг хулс модыг явж тарьсан. Ямар сайн тий. Тэгээ өнөөдрийг хүртэл энэ тусгай тэр одоо цэцэрлэгч нар тэрийг арчилж, тордож, тэр цөөрмийг цэвэрлэж ингэж байлгадаг. Бохирдуулахгүй. Өөрөөр уламжлалыг арчлаа явж байгаа. Тэр чинь Клод Моне бол тэр тосгоныг алдаршуулаад зогсоогоо. Тэр Франц улсад бол асар том нэг том үнэт газрыг бий болгоод өгсөн байна. Үүн дээр нь бас уран бүтээл нөөдөд дэлхийд ямар алдартай болж ямар олон хүнийг баясгаж байгаа вэ? Европоор дахиад нэг явчмаар. Европоор явахдаа Итали, Испани, Португал гэл гой газрууд байна шүү дээ. Европын улс орнууд тий Дани гэл Норвег гэдэг ийм улсууд байна. Дахиад цаашаа миний бүр бодож байгаа юм бол Америк төв байна шүү дээ. Америк төв гэдэг чинь одоо тэр Юта мужи, Гранд Каньон гэл том асар том байгалийн цогцлбор газрууд байна. Тэрийг хэрвээ ингээ монгол хүний нүдээр одоо тий сэтгүүгээр ингээ зурхад бол бас л сонир бүтээл гарах болов гэж боддог. Тэгэхээр бол надад бол өстой явах газар бол бас л их байна шүү дээ. Тэгээ эн чинь бол тий тосон бодог шиг ингээд нэг юм найрагдаад идэг бодог шүү байхгүй. Өөрөө хамгийн гол нь энэ бодогны нэг давуу тал нь өөрөөс юм гэрэлтдэг чанартай. Тэр чанарыг одоо манай багш анзаарсан. Одоо би бас нэг жоохон ингээд энэ боломжн дээр нь ажиллаж ингэж энэ бүтээлүүд гарч байгаа байхгүй. Тэгэхээр чи энэ бол Европын одоо сан өмргөөс шал ондоо ийм тусдаа технологийн шинэ ийм бүтээлүүд гарч ирж байна гэл. Ер нь бас энэ үзэсгэлэнгийн онцлог юм да. Нэг асуулт энэ цаанаа шараа ягаад дээрч дахиж ингэж ихгүй дүлэрч байгаа байхгүй яа гэвэл асуудал гарч байгаа нөгөө цаанаас эргэж асах таахгүй дүлэрх одоо хүн өөрийнх нь юу гэдэг чинь цаанаас ингэж эргэж шүлжиж идэг байхгүй яг нь хууль нь л та яг тэргүй л байна. Тэр юугаар эхэлж юугаар дуусгах гэдэг та тэгээ юуны термин дээр одоо мэрэгжлийн хэлгэн дээр аягих байдаг. Халуун үдэн гэл одоо анх байж байхдаа одоо нөгөө ардын зурагч байж байхдаа тэгээ амгалан багш сүүдэр хүүтэн гэрэл дулаахан гэл. Тэгэж бид нөгөө тийм баг яг тэгж харагддаг л байхгүй яг. Тэгээ байсан чи дараа нь маа дондог багш яг тэгэх юм бол эсэргээр байхгүй гэж юм чинь. Сүүдэр дулаан гэрэл хүүтэн гэл манай дээр юм үнт шүү дээ. Тэгэл яаж байгаа. Тэгээ чи бид юугаа мэдэхгүй л байгаа юм чинь. Сүүл доо болд гэсэн чинь дулаан ууд ингээл гарч. Тэгээ би сүүл дахиад гүйсэж байгаа шүү дээ одоо. Сургуулийн юун дээр. Яг хаана дулаан хаана хүүтэн ирж хүлждэг. Гэхдээ хаана ягаад хүүтэн гэрэл хүүтэн байдаг гэсэн чинь нөгөө хөнгөн ойлт нь хөнгөн сүүдэд доторх гүнзгий хүнд
дулаан байдаг учраас дип хүнд хардаг гэдэг. Дулаан харагддаг гэдэг ч. Дулаан гэсэн. Яг процент дээр тийм байхгүй. Яг ойлт нь хүүтэй хардаг гэдэг. Тэгээ хүүтэн хардаг гэдэг. Тэгээ би сүүлд бүр ингээд нотолж байгаа ш тахад яг ингэж байдаг гэж харан дээр. Тэгээд тэгж орж ирж байгаа. Одоо яг энэ сая энэ үзэсгэлэнгийн жишгээр ярих юм бол 200-ны өмнө бол мони бол энэ эдлэн газараа зурсан тий. Тэгэхэд бол тухайн үед бол тосон будгаар зурж ирсэн. Тосон будгаар. Тухайн үеийн сэтгэлгээ ямар байсан, нийгэм ямар байсан, одоо зургийн материал ямар байсан. Өнөөдөр би 2023 онд энэ үзэсгэлэн гаргаж байна. Энэ үзэсгэлэн бол пул акриликээр хийж байгаа байхгүй. Энэ бол одоо бас л 20 дугаар зууны шинэ технологи шүү дээ. Тэ? Шинэ технологи. Энэ будаг бол маш ашигхан будаг. Одоо манай ихэнх зураач нар энэ будгаар зурдаг. Одоо зурхад маш хэцүү. Энэ будган дээр бол одоо мэдээж сүүлийн 20 жил одоо манай багш дээр яг ингээд яг энэ бодитын энэ байгалийн сэдвээр яаж энэ будгаар хийж болох вэ? Зурж бүтээж болох вэ гэдэг энэ технологийн дээр ч ажиллаж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө ялгаа гэдэг байгаа шүү дээ. Энд чинь технологийн ялгаа гараад байгаа байхгүй. Хичнээн би өнөөдөр монигийн саадыг зурсан ч гэсэн би мони шиг зурахгүй зураг байхгүй. Би гамбаа огш шиг зураг бас тий. Тэгэхээр би яг Цолонбот гэдэг үүднээс очиод хараад миний сэтгэл тэр гоё цэцэрлэг яаж харагдаад байгаа. Тэгээ өнөөдрийн энэ миний олж авсан туршлага энэ будаг технологиор яаж илэрхийлэгдээд байгаа. Боломж нь яаж гараад байгаа юм. Энэ технологи дээр гарч байгаа боломж гэж байгаа шүү дээ. Энэ будаг бол тосон будагнаас технологиуд шал ондоо будаг. Магадгүй европчууд яг над шиг ийм хэмжээнд энэ будгийг эзэмшээгүй байхгүй. Одоо яг ингээд үзэх юм бол энэ будгаар чинь модерн уу орчин үеийн зураг зурж болно гэсэн юутай байхгүй. Тэгвэл манай Монголын зураач нар энэ будгаар чинь реалист буюу импрессионист бодит байдлын зургийг зурж болох юм байна болгочихж байгаа байхгүй. Тэгээ бүтэн үзэсгэлэн гарч чинь цаашдаа гарч болно. Дахиад энэ будаг бол маш хурдан хатдаг. Яг ингээ аваа явахад байгаль дээр зурхад бол маш хурдан хатаад маш гоё өнгөтэй шал өөр гормын зургууд гарч ирж байгаа бүтээлүүд. Аялын маань ерөнхий продюсер маань манай продюсер Дэндэнсүрэн миний аяллаа бүх энэ замын зардал бүх юмыг ингээд шийдэж өгсөн хүн маань байгаа. Тэгээд Дэндэнсүрэнгийнхаа өгсөн хөрөнгө оруулалтаар одоо энэ гоё газар ирлээ. Тэмээд маш баярлалаа. Хон зураачаас асар их хөдөлмөр тэгэл санхүүгийн бас нэлээд будаг материал санхүү бас нэлээд шаардна. Тэгэл энэний ард гарна гэдэг чинь хамгийн гоё шүү дээ. Тэр зорьсныхоо очих нэг зорилго байгаа. Очоод тэрийг бүтээх нэг зорилго байна гэдэг чинь хоёр том зорилго байлуулж байгаа юм. Тэгэхээр ийм сайхан үзэсгэлэнг одоо бүтээж гаргаж биднэрт өнгө колоритын бас гайхалтай мэдрэмжийг өгсөн уран бүтээлч Цолонбаттай маш их баярлалаа. Бүтээл зурагч нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ дүрээд өндөрлж байна үзэгчдээ амралтын өдрөө аятгахтаа өнгөрүүлээрэй. Дараагийн дугаар хүртэл баяр та.